Төрийн эрх барих дэд байгууллагад ард түмний төлөө сонгогдчиход ажиллаа хийхгүй хэн нэгэн үл үзэгдэх хүчинд автаж чуулганаа хаяж байнгын хороонд оролцохгүй бойкотож байгаа гишүүд хэний эрх ашигт үйлчилж байна вэ? Уг нь эх жилийн төсөв оюу толгой тамхины хяналтын тухай хууль гэгчлэн ард иргэдийн амьдралд наалтахуйц хууль хэлэлцэх тов гаргажээ. Гэвч сайхан хоолны нэр хэлвэ гэдэгчлэн хэлэлцэх хуулийн тов гаргачаад ажиллаач хэлгүй төрийн ажлыг хийдэж байгаа нь ил цагаандаа гарлаа. Эцэст нь Монгол ардын нам доторх зодон засаглалыг хамарч төрийн зовлон, ард иргэдийн зовлон болоо гэх мессежийг өдөр шөнөгүй цацах болсон. Гэвч ус төрчдийн эрх мэдлээ бэхжүүлэх зодон иргэдийн амьдралд түүч наалтахгүй байна. Тэр Монгол ардын намын дарга нар одоо ингээд хоорондоо алцаад улс төр их буцалж ийн л да. Ард иргэдийн амьдралд юу нөлөөлж ийн үү? Ягаад ч нөлөөлөхгүй шүү дээ. Дээр нөгөө дээдлэн судлаа болохгүй, доол нь гүйдлээ болохгүй гэж байна. Нөлөөлөхгүй юу ярьж байгаа юм? Тийм юм байхгүй, нөлөөлж байгаа юм алга. Намынхаа талаар даргын юм идэх, угааж идэх, оронд нь алзаад ард түмнийг ямарч бодож юм алга. Бүр ямар нэгэн дарга солигдлоо гэд иргэдийн амьдралд бол өөрчлөлт орсон юм бол байхгүй. Энэ бол ер нь тухайн нам болон бүлгийн хүмүүсийн хоорондын одоо нөгөө эрх ашигын төлөө явагдаж байгаа гэж ойлгож байгаа.